Сайхан амарцгааж байна уу үзэгчдийнхээ орой амгалан айлтгая. Болцоо нэвтрүүлгийн шинэ дугаарыг одоо үзэгч та бүхэнд хүргэх гэж байна. Өнөөдрийн болцоонд бид эрчим хүчний дэд сайд асан Төв аймгийн ардчилсан намын дарга Дорж Бүрвтэй ярилцахаар болцоонд ирлээ. Ингээд зочны хамтдаа өгтцгаая. За сайн байна уу та? За сайн байна уу. Нэвтрүүлгийн урилга хүлээж авсанд баярлалаа. За урьсанд их баярлалаа. Жоо шалбартай гистацад уг нь их гоё өдөр тантай уулзж шít. Одоо зуны ихэнх сар гарч чаад ингээд цаас орж идэг. Харин тий нэг сэтэл цаас орж идэг. Байгалийн үзэгдлүүд манайхаас өөр газар байхгүй байхад. Ааха 2 өдрийн өмнө халуун шатчихсан, өчигдөр бороо орчихсан, өнөөдөр цастай. Ингээд цаас орчихлоо. Сайхан л өдөр байна. Ааха. За алиж халахад ирлээ. Та ер нь ямар өдрөл дуртай вэ? Цас борооны аль нь дуртай? За би ер нь хүүтэн үлэр жоохон дуртай юм шүү. Тийм үү? Өвлийнх бол бүр их дуртай. За. За танаар сонин сайхан юутай байна. Төв аймгаар тайван сайхан байна уу? Гэхдээ одоо Төв аймгийн сайхан тайван байна. Тэгээ энэ сонгуулийн ажлууд эхэлж байгаатай холбогдоод намаа бүртгүүлэх, нэр дэвшигчтэй бүртгүүлэх гэдэг нэр дэвшигчтэй тодруулах ажлууд гээд бүгд нэгэн тулгуур явж байгаа. Тэгээд сонгуулийн хууль чинь бас өөрөө нэгэ тулгуур зарим талаараа өөрчлөлтүүд байгаа болохоор. Энэтэй холбоотой хэдийдээ ажлууд байна. Цав цавс гэж явах гэдэг баг талтай байна да. Та ч бас нэг хил ярианд хил амд орооцолцсон байсан нэг газар тараагаад ингээд тэр ямар очиртай ярианд орооцолцож юу? Тэр 2012 онд орон нутгийн сонгуульд оролцохдоо манай намаас мөрийн хөтөлбөрийг тусгацсан нэг ажил хийсэн. Иргэдийн 100 модын иргэдийг туслангийн газартаа болох тухай. За. Тэрний дагуу 2015 оны 12 сарын 30-нд намаас шийдвэр гаргаад мөрийн хөтөлбөрийг хангая гэдэг. Тэр тухайгаа бол 100 модын иргэдтэй бас мэдээлж батламж өгсөн. Тэгээ тэр үгээр нь сүүлд нь цаан чин бетон юу ч биш газар өгч ингээд нэг аваа хийсэн юм. Харин юу бетонсаа газар тарааж чинь яригдаад. Тэгээ үндсэн хууль яриач тэр ер нь иргэний эрхээрэж тэр газар өмчлөх эрх нь хүн болгонд байгаа шүү дээ. Одоо тун удахгүй сонгуулиулах чинь сонгуул хаяанд ирсэн. Өнгөрсөн жилүүдэд хийсэн ажлаа дүгнүүлэх цаг болж байна да тийм ээ. Одоо тэгж байгаа. Айл ал улс төрийн хүчин, айл ал одоо амлалт өгж гарч ирсэн аливаа улс төрийн зүтгэлтүүд одоо яг сонгогчдоор дүнгээ тавиулах цаг. Гэтэ яг зүгээр сүүлийн өдрүүгээ харж байхад нэг дүнгээ тавиулах болоод эргэлтээр хүн болгон гарч ирээд гэдэг нэг тийм талтай байна да. Замын хажуугийн модод гоё ногоороод сайхан. Өнөөдөр шарин стожинх гоё өдөр байна да. Астай гоё өдөр байгаа. Даанч жоохон шавхаатай л. Зарим нэг хүмүүс нь романтик өдөр гэдэг байх. Зорсондоо үрдэг их айхтар хүн би таныг тэгж чадсан. Яагаад тэгж хэлж ийм ихээр одоо Төв аймагт чинь 20 гаруй жил одоо зөвхөн Монгол ардын намын дуу болж ирсэн. Улаан тойрог гэдэг бүр нэртэй болцсон тий. Тийм газар та яагаад очиж ажиллах болсон юм. Тэгээд өнгөрсөн сонгуулиар ялалтанд хүргэж чадна гэдэг бол таныг бас нэлээд амжилттай ажилласныг бол илтгэж байгаа шүү дээ. Юуны өмнө аймгаа би одоо ямар нэг өнгөөр бодуулах дурггүй. Улаан гэдэг одоо тэнд чинь бүгд л монголчууд амьдарч байгаа шүү дээ. Тэр утгаараа бол сонголт хийх цаг үеуд нь бол тухайн үед өөр байсан байж магадгүй. Харин тууштай явсны хүчинд бол 2012 оны орон нутгийн сонгуульд ардчилсан намаас нэр дэвшсэн ихэнх нь залуучууд энэ залуучуудыг бол Төв аймгийнхан маань дэмжсэн. Дэмжсэний үр дүнд ч өнөөдөр бол Төв аймагт хийж бүтээсэн олон сайхан ажлуудтай тэрүүгээрээ бид бас бахархажуулахаар байгаа. За яг Төв аймаг дээр яагаад очив бэ гэхээр миний эмээ өвөө Төв аймгийн Эрдэнэ суманд амьдарч байсан. Ах маань бас тэнд амьдарч байсан. Би өөрөө тэнд одоо хөгшчүүд намайг тэнд унсан гэж ярьдаг. Тэр ч утгаараа би бол Төв аймагтайгаа бол сэтгэлийн болон хүн холбоотой байдаг. За тэгээд 2006 оноос бол ардчилсан намын маань бас залуучууд намайг Төв аймгийн ардчилсан намдаа орооч идэвхтэй ажиллаач гэсэн. Тэрний дагуу би бас найз нөхдийнхөө хүсэлтийг хүлээж аваад Төв аймгийн ардчилсан намын хуралд очиж тэр хурал дээр очихдоо бас тухайн үедээ түүх болсон одоо шуун саарл гэдэг микроавтобустай намдаа бас хандив гээд очиж байсан. Тэгээд тэр өдөртөө тэр чинь 4 сарын 13-нд 2006 оны. Тэгээд үндэсний зөвлөлт хорооны гишүүнээр сонгогдоод ажилласан. Сонгогдсон жилээсээ эхлээл
бүх сумдуудаараа тойрч иргэдтэй уулзаж бас намын гишүүдийнхээ сэтгэл санааг өөдрөг байлгах, ив нэгдийг хангуулахын төлөө ажиллаж эхэлсэндээ 6 онд тэгээд аймаг дээр очиод байж хахад бол манай намын гишүүдийн ганц хэлдэг үг байсан. За одоо тэгэл нэг сонгуул болдог, тэрний өмнө нэг хүн ирдэг, нэр дэвшдэг, нэг сар гарan бүжгэнж явцдаг, нөгөө хүн алга болчдөг, тэгэл биднүүсийг тоох харах хөнгүү болчдөг гэжсэн. Анхнаасаа л би намынхаа нөхдөд нэг л зүйлийг амласан. За ямар ч тийм их хурлд бол нэр дэвших сонирхолтой байна. Нэгт нь, хоёрт нь энэ их хурлын нэр дэвшигчэнд ялалт байгуулах, амжилт гаргах үндэс бол орон нутгийн намын байгууллагууд хүчирхэг байх, ив нэгдэлтэй байх, олуулаа байх учиртай. Тийм болохоор орон нутгийн нам, анхан шатны намынхаа байгууллагуудтай тулж ажиллана л гэсэн. Тэгэл 2006 оноос хойш намынхаа дэмжигчтэй, гишүүдтэй, найз нөхдөдтэйгөө нийлж явсны маань үр дүн 2012 оны орон нутгийн сонгуулиар гарлаа та. Анх ажил авахдаа ер нь дотроо имиж ирсэн үү та? За яадаг бол тоо. Тэр үед чинь 2006 он гэдэг чи одоо 10 жилийн өмнө. Би тэгэхэд 33 таа байж та. Залуухан байсан байна. Гэхдээ одоо ч гайгүй залуу шүү бас. Тийм ээ тэгдэг. Тэр эдэр насн дээр л явж байна одоо. Тэр үед бол яг айж эмээх нь юу юм? Ер нь зүгээр би өөрөө 1989 оны 12 сарын 29-нд цаанагддгийн залуучуудын соёлын төвгээд тэр үед чинь би өөрөө 9-р ангийн сурагч байсан. Тэгэхэд хүний эрхийн өдргээд тэнд цуглаан болоод нэг хэсэг хүмүүс цуглалцсан. Тэгэхэд одоо талигач зориггүй одоо энэ ардчлалын анхдагч гэдэг хүмүүс байна тэнд очсон. Цуглаан хийгээ ярьж исэн. За тэнд нэг хажууд нь очиж нэг жоохон зогсож тэгэхэд яг тэнд залуучуудын соёлын төв дээр би чинь нэг дугуйланд хамрагддаг байсан. Тэгээд тэрнээсээ гарч иж сонсчоод дараагийнх нь драмын театр, дүүрийн театрын урталт болно гэхлээр тэнд нь одоо бас ирж оролцочоод тэгээд тэрнээсээ болоод сүүлд нь биднээсээ үед ч одоо нийгмийн ухааны хичээл гэж ордог. Тэн дээр коммунист намын түүхийг ордог тийм ээ. Ер нь л бол коммунизм, социализмын тухай ярьдаг байсан шүү дээ. Тэр үеийн төгсгөл. Тэгээд тэр үеийнхэн яг манад нийгмийн хичээл орж исэн цэцгээгээд багштайгаа бас ардчлалын талаар ярьж маргалдаад 9-р ангид би Монголын хувьсгал залуучуудын эвлэлийн хороо дэд дарга байсан. За. Тэгээд тэр маань нөгөө ардчлал ярьснаасаа болоод сүүлд нь залуучуудын эвлэлээс хөөгдөөд. Арга хэмжээ авагдаад. Тэгэл 10 дугаар анги төгсөхийн үед одоо 1991 онд ардчлал бол нэгэнт эргэлт буцалтгүй сонгогдсон тийм ээ. Тэгээ анхны их хурал сонгуул явагдсан, хууль батлагдсан, үндсэн хуульч батлагдсан байсан. Тэгээд ингээд цаашгаа явсан болохоор энэ нийгмийн шинжил бол нэгэнт тогтвортой байгаа учраас гэдэг итгэл дүүрэн байсан 2006 онд. Тэгэхээр энийг бас хийж үүсэхэд гар бие оролцох нь зөв юм уу гэж бодож байсан. Тэгэхээр энэ утгаараа бол надад айдас байгаагүй. Одоо ч гэсэн би айдастай биш. Нөгөө талаараа мэдээж олон жил засаг барьцсан. За бүтээн байгуулалтын ажлын хувьд бол жоохон алдаа дутагдaltaа тийм ээ. Хоттой ойрхон гэдэл тэгэл манай Төв аймгийн нэг бол хөгждгүү бол сууд хот нь хөгждгийг гэдэл ярьдаг. Тиймэрхүү ойлголт бол буруу гэдгийг бол 12 онд ялж чадсанараа манай аймгийн хэн маань бол харуулж чадсан. Төв аймаг маань засмал замтай ач боллоо. Төв аймагт маань шинэ орон сууцнууд баригдлаа. Төв аймгийн 27 сумын 14-т нь одоо төвлөрсөн халаалттай боллоо. За цаашдаа энэ сумдуудад бас хувийн орон сууцнуудыг барих ажлуудыг хийж эхэлж байна. Мэдээж энэ 2012-оос 16 оны хоорондох нэг сонгуулиас нөгөө сонгуулийн хоорондохын 4 жилийн хугацаанд бүх ажлуудыг бол бид нэр хийж гүйцээж бол амжаагүй. Яагаад вэ гэхээр анхнаасаа биднээс тавьсан зорилго бол 2012 оноос 2020 оны хүртэлх хөтөлбөртэй л явж байгаа улсууд шүү дээ. Хичнээн төгрөгийн хөрөнгө оруулалтыг та Төв аймаг руу татаж чадав. За би одоо мөнгөн дүнгээр нэг юм хэлээд их дуртай биш. Ер нь зүгээр хийж бүтээсэн ажил гэх юм бол Улаанбаатар 100 мод хотын хоорондох 18.7 км засмал замын ажлыг манай аймгийнхан за би бас засгийн газарт байсны хувьд ярилцж их богино хугацаанд шийдвэрлэж чадсан. Түүх нь болохоор яаж явсан бэ гэхээр энэ бол 2000 оноос хойш энэ замыг засах сэлбэх тухай ярьдаг. Тэгэл зас сэлбэхлээрээ за нэг нөхөөс тавиад тэгэл нэг хажуу
газрыг нэг жоохон түрээдэл тийм ээ. Иймэрхүү байдлаар дандаа нэг додомдод өнгөрдөг байсныг нь сүүлдээ бүр явсаар байгаад мэргэжлийн хяналтын газраас энэ замыг ашиглаж болохгүй маа гэдэг дүгнэлт гарсан. Тэгэхээр энэ ашиглаж болохгүй замтай юм бол тэнд аюултай нөхцөл үүсчнэ гэсэн. Тэгэхээр ард иргэдийн аюулгүй байдлыг хангахын тулд бид нар юу хийх ёстой? Тэр замыг шинээр л тавилах ёстой. Тавиулахын тулд хаашаа хандах хэрэгтэй? Засгийн газар руу хандах хэрэгтэй болсон. Мэргэжлийн хяналтаас гаргасан тэр дүгнэлтийг бол байраад тэгээд алт уяг сайд дээр бол би нэг 3-4 орж ижил энэ асуудлыг шийдүүлсэн. Би хот хоорондын зарчигчдын тээврийн дөхөм зам компани жолооч байна. Би энэ хооронд одоо ажил үйлчлэгээ явуулаад явуулж байгаа энэ аймгийн зам бол одоо үнэхээр сайхан болсон. Сүүлийн 2 жил бол үнэхээр сайхан болсон. Одоо сүүлийн 2 жил бол бид нар амаржийн ном одоо эргэж харахаа байсан шүү дээ. Аймаг хот хооронд бол юу л да зам бол сайхан болсон. Би ч одоо 17 жил тээврийн тэргийн хооронд барьж байна. Жижиг тэрэг олдоо ирсэн. Зам болгоочин ер нь хэцүү байсан. Ер нь хэцүү байсан. Одоо бол янз сайхан болсон. Зарим жолооч нар ингэж ярьж байна л да. Энэ замтай болсноос хойш машиндаа амаржийн ч юм уу аливаа юм зам дээр эвдрэл ер нь гарах нь их багаслаа гэж байна. Тэр үнэ. Бензин тосноос эхлээд одоо машины эвдрэл бол хамаагүй бассан. Одоо хүртэл гоё сайхан явдаг болсон шүү дээ. Тэгээс ийм хонгор өндөр чинь тэнд нь очиж хамгад ч буудаад л тэндээс ер нь илэрсэл их байсан. Одоо ер нь амарзин, дугуй, бензин ер нь аль аль дээр сайхан болсон. Өнөө цаг хугацаа, ажил төрөл явах шуурхаа ер нь гоё болсон. 14 оны 11 сараас эхэлж ашиглалтанд орсон зам болоод байгаа хондог сайхан байна. Тэгээд сууж суучихсан одоо их сайхан их зам таашаалтай машин тэрэг техникэнд ч гэсэн бас эвдрэл гэмтлэх бага их сайхан болсон. Одоо сүүлийн энэ түрүүийн зам болоод он таван ихтэй улсууд бас их ядаргаа ихтэй машин тэрэг техникэнд ч бас нэг жоохон тэм юутай саал учирдаг тийм байсан. Тэгээд ном эвдрэлэг амарчин тэржилгүй болцдог тонцлогоо ихтэй тэгээ усууч бас жаахан тийм тааламж муутай тийм байсан. Одоо их сайхан болсон. Тэгээ зам гаргаа бол ер нь цаашдаа одоо ер нь хаашаач явсан засмал зам их сайхан тавигдсан байна. Ер нь бол та нар мэдж байгаа ардчилсан нам шинжлэлийн засгийн газар гарч ирээд олон аймагуд бол Улаанбаатар хоттой одоо засмал замаар холбогдсон. Манай аймаг бол хамгийн ойрхон, хамгийн богинохон замтай шүү. Тэгээ энэ асуудлыг бол за бусдад жиших асуудал байгаа шүү. Алт уяг ерөнхий сайдаа. Тэгэхээр Төв аймгийн асуудлыг та шийдэж байж бусад асуудал бодиттой болох юм шүү л гэж ярьж ойлгуулж чадсны хүчинд бол манай аймгийн зам бол их хурдан хийгдсэн. 2 сар хагасын хугацаанд баригдаж дууссан ажил. За мэдээж орон сууцны ажлууд бол хөдөө орон нутагт тийм ээ 1000 айлын орон сууц барина гэдэг нь хөтөлбөрийн хүрээнд бол ажлууд хийгдсэн. Энэ дээр одоо яг ингээд бид нар байшин барилганд барих болоод ирэхлээр одоо эрчим хүчний хангамжийн асуудлууд бол доголдолтой байсан. Тэнд нь одоо дэд бүтцүүдийн шийдэж чадаагүй байсан. Тэгэхээр энэ асуудлуудыг яах ёстой гэхээр мэдээж тэнд орон сууц барихын тулд дэд бүтцийг хийхин тулд энэ төвшин хөрөнгө оруулалтууд явах ёстой маа гэдэг. Тэгээ энэ дээр нь бас эрчим хүчний яамныхаа зүгээс бас тухайн үед цуг ажиллаж байсан, цуг засгийн газарт байсан сайд нартайгаа ярилцж байгаад аймагт бол яг энэ бүтээн байгуулалтын ажил дээр бол бусад аймагтайгаа бас дүүцүүлээд ингээ хөрөнгө оруулалтыг хийлгэсний үр дүнд өнөөдөр шин сайхан орон сууцнууд бол сүмдэрлээ баригдаж байгаа. За 1000 айлын орон сууц одоо 2015 онд ашиглалтанд ороод одоо манай гэр бүл одоо тухайн байранд орсон. За энэ хүү байранд орсон да манай гэр бүлийнхэн болоод манай төрийн албан агчид бол маш их одоо тав тухтай тоглог сайхан амьдарч одоо их сэтгэл өндөр байна. Шинэ орон сууц 1000 айлын орон сууц барилга маань баригдж эхэлж байгаа. Эхний ээлжийн барилгад нь орон сууцнд маань би өөрөө яг одоо амьдарч байна. Жил орчим амьдарч байна. Тэг үнэхээр энэ тав тухтай гадаад орчин дотоод заслан нүртэй маш тоглог сайхан орон сууц болсон. Тэгээд ийм сайхан орон сууцнд амьдарч байгаа таатай байна. 1000 айлын орон сууцнд амьдраад 8 сар гаруй хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд амьдарч байхад их тоглог, орчин сайтай, тавтай тухтай сайхан байна. Баяртай байна. Орсондоо. За бусад ажлууд дээр бол ер нь их төсвийн хөрөнгөд дулдуудахаас илүү төр хувийн хвшлэх хоёр яаж хамтарч ажиллаж болт юм бэ? Энэ ардчилсан зарчим гэдэг чинь өмчийн ялгаа байхгүйгээр айл ал өмчийг бол илүү эдийн засгийн үүрэг өгчтэй байлгах зарчимтай байх ёстой юм шүү дээ. Энэ утгаар нь бид нар бол Төв аймгийн
14 суманд бол төвлөрсөн халаалтыг төр хувийн хвшлийн түншлэлээр хийж чадсан. Энэ маань өнөөдөр амжилттай байна. Энэ цаашдаа ч илүү үргэлжлээд явах болов. Энэ сайн жишгийг маань бусад аймагуд, бусад хотууд ч гэсэн бас авах нь зүйтэй юм даа гэж би хөвдө боддөг. Тэгэхээр Төв аймгийн иргэдийн амьдралын түвшин нэг шат агсан гэж ойлгоод байна л да. Ягаад гэвэл халаалттай болно гэдэг чинь орон сууцтай болно те. Иргэдийн амьдралын 5 дахь нэмэгдэн. Ер нь Төв аймгийн иргэдийн одоо сэтгэл санаа ер нь ямархуу ах шиг байна. Одоо улс орныхаа хөгжил цэцгэлтийг бол иргэдийнхээ одоо тайван сайхан байдлаар л илэрхийлнэ шүү дээ тий. За Төв аймгийнхаа 100 мод хот дээр ярихад бол бид нар бол бие даасан тийм халаалтын жижиг уурын зуухнуудтай байгаа. Эрчим хүчний дэд сайдаар ажиллаж байх үедээ бол би Монгол улсынхаа 21 аймгийн 20 аймгаар нь явж ажилласан. Эрчим хүчнийхэн бүх салбарынхантай уулзсан, орон нутгийнхантай уулзч явсан. Ингээд харж байхад бол яг засгийн газар сэргэжүүлэх ажлууд дотор 2012 оны ардчилсан намын мөрийн хөтөлбөрт оруулсан миний нэг санаа нь юу гэдэг вэ гэхээр сум суурин газруудад төвлөрсөн халаалттай болгоё л гэдэг юм. Тийм ээ? Дэг бүтцтэй болохын зорилго байсан. Энийхээ хүрээнд бол ингээд судалгаануудыг хийгээ явж байхад 10 аймаг дээр ямар нэг хэлбэрээр одоо яг энэ төвлөрсөн халаалтын асуудлыг шийдэх нь зөв болж ирсэн. Тэгээ энэ асуудлаа бол засгийн газарт өргөн бариад төр хувийн хвшлийн түншлэлээр бас энийг хийж төвсгийн хөрөнгөөс багахан шиг хөрөнгө гаргаж энэ нь эргээд нөгөө ард иргэд нь хэрэглэгч болоод тийм ээ хувийн хвшлийн компаниуд нь өөрсдөө үйл ажиллагаагаа явуулаад хин хиндээ ашигтай байх тэр хувилбараар ингээд ажиллахын боломжуудыг нээж өгч 2014 онд ингээд 10 аймгийн дулааны станцыг барьж байгуулах гэрээг эрчим хүчний яам, эрчим хүчний зохицуулахаараа 10 тэр аймагуудын засаг дарга за тэгээд тэр хувийн хвшлийн компаниуд гэрээ байгуулсан. Одоо энэ ажлууд бол бас үргэлжлээ явж байна. Тухайн үеийн засгийн газраас төсвийн хөрөнгөөс хийгдэх тодорхой хэмжээний хөрөнгө оруулалтууд тасалдсанаас болоод хувийн хвшлийнхэн бол үлдсэн ажлыг хийж чадаагүй байсан. Одоо энэ гадаадын зээл тусламжаар шийдвэрлэхээр ингэ явж байгаа юм. Энэ ажлууд ер нь одоо энэ 5 сард эцэслээ шийдэгдчихэд энэ ондоо багтаад энэ 10 аймгийн дулааны станцууд бүгд ажилд орно. Ингэсэн нөхцөлд тэр 10 аймагт аймгийн төвүүд нь бүгд халуун устай, хүүтэн устай, өвөлтөд санаа зовх халаал, санаа зовх хөнгөөр халуун дулаан байх нөхцөл нь бүрдэн. Энүүгээрээ юу болох вэ гэхээр аймгийн төвүүдийн нөгөө агаарын бохирдол гэдэг юм бас өөр багасах хэрэгтэй. Ер нь бол зөвхөн Улаанбаатар хотод агаарын бохирдол байгаад байгаа юм биш шүү дээ. Одоо тэгэл Баяр хонгор гэдэг байна, Өөр хангаад байна. Аймгийн төвүүдэд бас их утаатай болоод. Төвлөрөл хаашаа их шилжээд тэнд л энэ утааны асуудал чинь бий болоод байна л. Тэгэхээр энэ асуудлууд дээр бол бүх ажлууд бол явж байгаа. Энэ дотор энэ 10 аймаг дотор бол мэдээж манай Төв аймаг байгаа. Энэ нэгэ бол бүрэн хийгээд дуусгачихна гэсэн юм зорилготой байгаа. Хэрэгжээд дуусчих байх. Энэ бүгд маань хийгдээд дуусна. Дээрээс нь одоо нөгөө ажилтай байх гэдэг асуудал өөр хамгийн чухал асуудлуудын нэг. Тэгэхээр ажилтай байхын тулд тэр хүн маань бол ажлын ур чадвартай байх хэрэгтэй. Тэгэхээр мэдлэг боловсролын тал дээр бас анхаарах хэрэгтэй болж байгаа. Ер нь зүгээр манай Төв аймгийн Улаанбаатар хоттой ойр байдгийн бас нэг давуу тал бол хөдөлмөрийн зах зээл нь ганцхан Төв аймгаар хэмжигддэггүй юм. Манай Төв аймагт амьдарч байгаа залуучууд тийм ээ Улаанбаатар хотод ирээд ажлын байраа өөрсдөө олгоод авч чаддаг. Энэ нь бол бусад аймагаас илүү онцлог бидний давуу тал. Та өөр ямар хөрөнгө оруулалтын ажлыг одоо Төв аймагт онцлох вэ? Ер нь ингээд энэ их бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтын ажлыг орон нутаг руу татахад маш их хичээл зүтгэл хөөцөлтөлгөө шаардна үстэй. Хамгийн гол нь яаж ойлгуулах вэ гэдэг шүү дээ. Одоо чинь манай Төв аймаг дээр бол хөгжимт драмын театр гэдэг баригдаж байгаа. Энэ дээр бол яг айлч нам гэхгүйгээр айл талаас санаачлал гаргаж явсны үр дүнд бол энэ хэрэгжиж чадсан. Яасан гэхээр энэ дээр одоо манай Хишиг Баяр гэдэг дуучин залуу байдаг те манай Төв аймгийн Баян цагаан сумын уугуул. Хишиг Баяр маань Монгол Туурхтан театрын захирлаар ажиллаж байхдаа за энэ театрт бол үйл ажиллагаа явуулахад бас хэцүү болж байгаа юм байна. Тийм болохоор энэний одоо барилга байшингийн чанар муудсан учраас шинийг бариулах нь зөв юм а гэдэг. Тэгээ энэ шинэ барилга бариулах зураг төсвүүдийг хийлгүүлээд тэгээд энийгээ бол засгийн газраар дамжуулаад өргөн барьсан. За санаачлага бол театрынхнаасаа эхлээд явсан энэ ажлыг их хурал дээр бол их хуралд сонгогдсон
бас Төв аймгаас сонгогдсон их хурлын гишүүд маань дэмжсэний үр дүнд энэ мань бол одоо хэрэгжээд барилга нь одоо дуусах шатндаа явж байгаа. Тэгэхээр би энэгээрээ юу хэлэх гээд юм гэхээр ерөн зүгээр нутаг орноо хөгжүүлэх гэсэн зорилт байх юм бол заавал аль нэг хүн өөр дээр нааж авахтай биш. Хамгийн гол нь тэр орон нутагт нь юм бүтэж босож хөгжиж байх ёстой. Тийм ч учраас нэг альва юм дээр одоо энийг би хийсэн юм шүү, тэр хийсэн юм шүү гэж би өөрөө нэг хэлээд байх дуртай биш. Тэгээ өнөөдөр одоо ажлын болзоонд танд өргөгдсөн. Тэгээд таны асуултанд бас тодорхой хариулах зөв болов уу гэд хэлж байгаа. Ер нь улс төржилт орон нутагт их байдаг те. Төв аймагт улс төржилт ер нь хэр их байна? Байна. Ер нь сонголт өгөхлөөр чинь бүр л ширүүн болоо шүү дээ. Одоо нөхөр хоёр голын наанцаанд гардаг гэж дуулаад байгаа юм шиг. За голын наанцаанд гарч ирсэн нь би мэдэхгүй. Гэхдээ ямар ч лсэн заримдаа бол тэр золиг тийшээ ячаад гээд хоорондоо дуурахгүй 3 сар болсон тохиолдол байдгийг. Ер нь зүгээр уг нь энэ шинжилэл хийх гээд улс төрийн намуудын тухай хуулийг өөрчлөхтэй холбоотой бол уг нь энэ намын гишүүнчлийн асуудлыг бол хавтгааруулах асуудлыг болох нь л уг нь зүгээр байсан. Энэ хуулиуд нь бас өөрөө явж чадсангүй. Тэгэхээр цаашдаа энэ гарч ирэх хүмүүс бол энэ асуудалд илүү анхаарах хэрэгтэй. Тэгжиж орон нутагт иргэдэн өөрсдөө эвтэй байж тийм ээ. Энийхээ үр дүндээ бол өөрсдөө сонголтоо чөлөөтэй хийдэг юм боломж гарах болов гэж би бол боддог. Энэ чиглэлийг би дэмждэг. Өнгөрсөн жилүүдэд Монгол Ардын нам одоо Төв аймагт ирэх барьжсэн болохоор намын гишүүд нь ажилдаа орлоготой байсан баг. Одоо ардчилсан нам олонх болсон ямар хөө байгаа вэ? Бас ардчилсан намын хүмүүс нь одоо хамаг албан тушаал дээр нь суугаад нөгөө ардын намынх нь ажилгүй болцсон болов уу? Гүү дээ. Ер нь зүгээр төрийн албаны тухай хууль гээд гарсан энэ хууль уг нь бол шин чанар, мөн чанараараа бол уг нь хэрэгтэй хууль юм байна. Төрийн албыг яг мэрэгчсэн тийм чаддаг. Тэгээд их оронч тийм хүмүүс л хашиж сууж хэрэгтэй л дээ. Мэдээж улс төрийн сонгуул явагдаад дуусны дараа улс төрийн албан тушаалтнууд бол солигддог. Энэ хэлбэрээр Төв аймаг дээр манай ардчилсан намын улс төрийн албан тушаалтнууд бол томилогдсон. Хатгаарсан халаас хэлгээ бол ер нь хийгээгүй бол бид нар хийгээгүй. Яг зүгээр энэтэй холбоотой нэг түүх хэлэхэд 2013 онд аймгийн иргэдийн хурал дээр ардын намынхан маань өөрсдөө сонгогдсон аймгийн иргэдийн хурлын төлөөлөгчд нь босч ирээд за энэ төрийн албанд ажиллаж байгаа хүмүүс чинь болохгүй нэ гэж ярьсан байна лээ. Би сүүлд нь тэрэн дээр бол манайхны хэлсэн тайлбарыг сонсчод би баяр хүргэсэн. Юу гэхээр уучлаарай та бүгдийн үлдээсэн төрийн албан хаагчид энэхүү тэ бичиг баримт энэ боловсруулалтын дээр ажилласан юм а гэдгийг манайхан хариултыг өгч чадсан. Тэгэхээр одоо ямар хүнийг яаж бэлтгэж үлдээсэн юм бэ гэдг нь бол тэндээс өөрсдөд нь дүн тавигдсан юм болов уу гэж би бодож байгаа. Та ер нь яагаад засаг дарга болоогүй? Одоо намаа ялуулахаар намын дарга нь засаг дарга болдог нэг юм байна шүү дээ, тий? Дүрмээрээ тий. Тий. Та яагаад засаг дарга болоогүй? Ардчилсан намын дүрмээр ялсан тухайн шатны намын дарга бол тухайн шатанда засаг дарга болно гэсэн заалттай. Тухайн үед би бол эрчим хүчний дэд сайдын албыг хашиж байсан. За тэр үед бол миний бодож байсан юм юу гэхээр нэг хүн хоёр албан тушаалд амжих уу эсвэл хоёр хүн хоёр өөр албан тушаал дээр байх нь зөв үү гэдэг сонголт надад өөртөө нь байсан. Энэ сонголтыг хийх хэцүү байсан. Мэдээж тухайн үедээ бид нар бас засаг даргаараа өөр хүнийг томилуулах ийм бодолтой байсан хэдий ч тэр маань бас тухайн үеийн нөхцөл байдлаас хамаарат хувь хүнээс хамаарат болоогүй. Тэгээд дараагийн асуудал бол одоо шинээр хэнийг нэр дэвшүүлэх гэдэг асуудал гарч ирсэн. Тэгээд тухайн үед бол намын дарга байсан, ерөнхий сайд байсан, алтан үеийн дарга бол дөрчвөө чи орон нутг руу яваал гэсэн. За би явж болж байна. Гэхдээ би аймаг дээр очлоо гэхэд энэ хашиж байгаа албан тушаал дээр манай ардчилсан намаас манай Төв аймгаас хүн тавигдах боломжтой эсхийг би өөрөө бодсон. Тэгэхээр надад бол сонголт нь бол хоёр ажил албан тушаал дээр хоёр хүн гарч ирэх нь зөв юм аа. Ингэжж бид нар нөгөө олуулаа болдог, нэг нэгээ дэмждэг тийм ээ. Юу хийж чаддгийг харуулах боломжууд илүү дэлгэр болох юм даа л гэж бодоод
эцсийн мөчд энэ шийдвэрийг би гаргасан. Энэ дэг бол би харамсахгүй байна. Ягаад гэвэл өнөөдөр манай Төв аймгийн засаг даргаар ажиллаж байгаа Баяр Бат маань ажлыг бол хийж чадж байгаа хүн. Энийгээ ч гэсэн олон нийтийн санал асуулгаар бол баттгаж чадж байгаа. Нөгөө талаар цаашдаа бид нар ерөн зүгээр амин хувиа хоохолоод байхтай биш ээ. Үнэхээр ажил хийж чадна гэж байгаа бол тэр чаддаг хүмүүсийг чаддаг ажил дээр нь тавьж өгөх хэрэгтэй. Тэгжээч л бидний нөгөө гараас юм гардаг тийм ээ. Бодож исэн, санаж исэн зүйл маань бэллээ болдог байх ёстой шүү дээ. Тэгээд энэ дээр бол нэмээд нэг зүйлийг хэлэхэд ер нь юм хий гэж бодсон сэтгэлтэй хүн бол өөрөө ямар нэг байдлаар аргыг олддог юм байна. Тэгээд тэр сэтгэлтэй хүмүүсийн нэгдэл байж чадах юм бол бүр илүү богино хугацаанд асуудлыг шийдэж чаддаг. Ардчилсан нам ер нь тэгээд чаддаг хүмүүсийг томилж чадчихна ер нь ажил дээр. Та ерөнхийд нь юу гэж харж байгаа вэ? Биднэрт бол мэдээж 100% одоо бүрэн тэгээд хийгээ чадцсан гэж би хэлэхгүй. Яг тэгвэл бид нар ч бас олон хүмүүсийн нэгдэл шүү дээ. Тэгэхээр энэ дотор бол чадж байгаа ч хүн байна, чадахгүй ч байгаа хүн байна. Ер нь зүгээр сүүлийн үеийн нөхцөл байдал одоо сүүлийн 1 жил гарангийн хугацаанд болж байгаа нам дотор өрнөж байгаа асуудлууд бол яг үүнтэй холбоотой гарч ирж байгаа асуудлууд шүү дээ. Гэхдээ би зүгээр энэгээр бас нэг юм хэлэх гэж байгаа зүйл юу гэхээр одоо нэг цөөхөн хэдэн хүний хооронд болж байгаа асуудлыг ардчилсан намынхан гээд тэр нөгөө аймаг, орон нутаг, суманд байгаа намын гишүүдийг бүгдийг хамруулад хэлэх бол буруу. Хин ямар асуудал үүсгээд юу болоод байгааг бол иргэд сонгогчд маань одоо өөрсдөө бүгд харж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дээрээсээ дүгнэлтээ бол тухайн улс төрч дээр эсвэл тухайн нийгмийн зүтгэлтэн дээр л хэлэх ёстой болов уу гэж би бодож байна. Та өнгөрсөн сонгуулиар аймгийнхаа намыг санхүүжүүлэхийн тулд бизнесээ зарсан гэсэн. Үнэн. Тэгсэн зарсан. За ямар бизнесээ зарсан? Нэг жижиг цайны газартай байсан. Тийм үү. Тэрнийг л зараад тэгээд яг зүгээр манай намын гишүүд байна бас бүгдээрээ тийм хөрөнгөлөг чинээлэгч юм уу эсвэл санхүүгээрээ тийм мундаг бие даацсан хүмүүс биш шүү дээ. Ардчлалын гол зорилго юу гэхээр өөрийн хүн чанарын эрх чөлөөтэйгээс гадна эдийн засгийн эрх чөлөөтэй. Хиндж баригдахгүй, боогдохгүй, үгээ хэлэхдээ ч гэсэн өөрийнхөө хэлж чаддаг, амьдралаа хинээс ч үл хамааран аваа явж чаддаг тийм л хүмүүсээр олон байгаасаа гэж хүсдэг. Энэ бол ардчлалын зарчим. Тэгэхээр энэнийг бол бий болгохын тулд бол миний тэр жижиг бизнес яах вэ? Тэр үедээ тэгэл болол өнгөрсөн. Намаа ялуулах нь танд яагаад тэм чухал байсан ер нь? Миний түрүү хэлснээр ер нь их хурал дээр амжилт гаргая гэвэл бид нэр суйртай л байх хэрэгтэй. Тэр суйр нь юу? Орон нутгийн сонголт амжилт гаргаж иж орон нутг дээр бид нар юу юм хийж чаддığım үгүй мүү энэ залуучууд чинь. Ардчлал гээл цээжэд илдээд байдаг нэг хэсэг нөхдүүд байгаадах юм. Гээд байдаг шүү дээ. Тэгвэл тэрнийг нь бид нар чаддığım аа бид нар ийм юм хүсэж ийсэн юм аа. Энийг нь бид нар та нартай хийж өгч байгаа шиг гэж харуулах гол үндэс бол орон нутгийн сонгуул. Тийм ч учраас орон нутгийн сонгуульд хамгийн их ажил бүгд өгсөн. Та ер нь сайн босс, сайн удирдагч, захирал, менежер аль нь өөрийгөө юу гэж боддог вэ? За би бол ер нь сайн удирдагч юм да. Түүнээс босс биш. Босс гэхлээр ч одоо дарангуулагч шинж рүүгээ явчих гээд байна. Гэхдээ мэдээж аль таны саяны хэлсэн нэр томьёоллуудаас бол аль шинж надад байгаа. Гэхдээ хамгийн том шинж нь бол нэг баг байгаа тэр хүмүүстэйгээ хамтарч асуудлаа шийддэг. За тэгээд тэрнийг нь бол дэмжиж явдаг. Тэрнийхээ үр дүнд манай цуг байгаа тэр дэмжсэн хэсэг бүлэг маань амжилтанд хүрдэг. Амжилтанд хүрээд тэрнийг эргээд ард иргэдтэй бол хэрэгтэй зүйл болгож бүтээдэг. Би бол таны ингээд ажлын түүхийг хараад бол таныг сайн манлайлагч юм байна л гэж бодож байсан байхгүй. Таны одоо амжилттай ажиллаж ирсэн туршлагууд бол энийг харуулдаг байгаа. Одоо жишээлбэл энэ 2005 онд уналтанд орсон алдагталтай ажиллаж ирсэн Дархан Цэлэнгийн цахилгаан төгөөх сүлжээнд бол та очиод ажилласан. 2 жилийн дотор ашигтай ажиллаж чадсан. Одоо нэг миний багаас хийж сурсан ажлуудын нэг юм уу та. Би чинь багада одоо бүлгийн дарга, бүлгмийн зөвлөлийн дарга, тэгэл одоо түрүү хэлсэн Монголын хувьсгал залуучуудын эвлэлийн хорон,
дэд дарга гэл ерөн зүгээр нэг юм багийн ажлуудыг олон нийтийн ажил их авч явж байсан. Тэр утгаараа ерөн зүгээр олон нийтийн энэ хамарсан аливаа төрлийн ажлыг хийхдээ хооронд нь ойлголцлыг бас гаргаж өгч чаддаг нэг тийм дадлалтай болсон юм шиг байгаа. Нөгөө талаараа ер нь хүмүүсийг бас сэтгэл санааны хувьд бол өргөж өгөх гэдэг бол хамгийн чухал ажил. Тийм ч учраас ер нь зүгээр анх очиход бол мэдээж бас нөгөө төрийн өмч байсан, аж ахуй нэгж, хувийн хвшил шилжихлэр бүгд айцтай байсан. За ажиллаж байгаа нөхцөл байдал хүнд байсан. Тэр бүх асуудлуудыг нь шийдсэн. Одоо жишээ нь ажлын байрыг бол шинэ ажлын байртай болоод өргөн цэлгэр өрөөнүүдэд оруулаад санал шанаануудын сольж өгөөд цалин үлсэн дээр нь ч гэсэн урамшууллын арай өөр тогтолцоо гаргаад за гэр орноосоо одоо ажил руугаа өөрсдөө явган эсвэл автобусанд суугаад ч юм уу эсвэл такси өлсөд ч юм уу ирдэг байсныг нь байгууллагаас автобустайгаа болгоод автобусандаа өөрсдөө суугаад ирэхдээ шууд дулаан гаражд ороод дулаан гаражаас шууд ажлын байр руугаа орчдөг ингээд нөхцлүүдийн бүгдийг бүрдүүлж өгöd итгэл үнэмшлүүдийг сайн төрүүлж өгч чадсан хамгийн гол юм. Итгэлтэй үнэмшилтэй болцсон тийм ээ. Энэ ажилдаа би өөрөө сайн ажиллаж чадаад байвал би энэ ажилтайгаа байна гэдэг тэр бодиттой үнэмшлийг л үлдээж чадсны үр дүнд үнэхээр тэр техникийн шинжилгээг асар их хөрөнгө оруулалт шаардахгүйгээр хийж чадсан. Энд нь одоо оюуны бүтээлүүдийг бол бас дэмжиж ажиллах талыг барьсан. Тэгээд ингээд оюуных нь бүтээлээр илүү урамшуулах юм шүү гэхлээр хүмүүс маань одоо зардлыг яаж бага гаргах вэ? Тийм ээ. Хамгийн өөр ашигтайгаар нь яаж ажиллаж болох вэ? За нөгөө өөр авлагатай байсан газруудтайгаа яаж хөвтөйхэн зөв харьцаж төлбөр асуудлыг нь шийдэх үү гэдэг. Ингээд энэ бол итгэлтэй нэг багтаа болцсон байхад ажил урагшилтын жишээ. Хотын банкнд урилгаар очиж ажиллаж исэн дөнгөж төгсөөд те. Тэр үед бас банкнд шууд ажилд орно гэдэг бас тийм амар биш байсан баха те. 90-ад оны ихэр те. 94 онд. 94 онд. Тийм. 94 онд эдийн засгийн коллеж төгссөн юм бэ. За тэр үед бол манай олон найзууд маань бас төгсөөд ер нь зүгээр тэр тухайн үеийн онцлог юм уу да. Эдийн засгийн коллеж төгссөн оюутнууд ер нь их тийм чадварлаг байж чадсан. Тэр ч утгаараа нөгөө шинэ үеийн шинэ боловсон хүчин гарч ирж байсан учраас тухайн үеийн бүх банкуд л бас манай төгсөгчдөөс ажилд авсан. За миний хувьд бол ягаад Эрдэнэт рүү явах шийдэл гаргасан юм бэ гэхлээр нэгдүгээрт би бас нэг эр хүн болж байгаагийн хувьд амьдрал үзхийн хувьд ер нь ээжээсээ гэрээсээ хол байж үзье. Өөрийнхөө юмыг шийдэж зохион байгуулж сурыг гэл зураг гаргаад бие даахаар шийдсэн. Тэгээд энэ шийдвэр маань харин өнөөдөр бол надад бол их зөв шийдвэр болчтой гэж бодогддог юм. Энийхээ үр дүнд бол би одоо хаач явсан бас өөрийгөө авч явах чадвартай хаач хамт олонтой болж чадах тийм хүн чанартай нийтч болж чадсан юм уу да. Хоёулаа түрүүнээс ч багаар ажиллах гэд хэд ярьлаа л да. Багаар ажиллах гэж ярихаар та бол багийг удирдаа сурцсан юм байна. Манлайлаа сурцсан юм байна. Яагаад тэгэхээр одоо улаан сарны хамтлагч нь та ахлагч болсноос хойш анхны алтан медалийг авсан юм байлээ тий. Улаан сарны хамтлагт бол таныг бүжиглж ирсэн гэж сонсоод би гайхчихлаа. Өөх бүжигч юм байсан юм бас гэ. Би бүжигчин залуу байсан. Одоо ч бүжиглдэг. Тий. Яг тэр үед бол бас тухайн үед яг тэр цаг үеийг таарад тэгээд тэнд нь манай тэр багийнхан маань бас бүгд цуглаж сэтгэл нэгдэж чадаад бидний гаргасан хамгийн том амжилт. Энэ бол миний бас оюутан байх үеийн маань хамгийн сайхан дурсамжуудын нэг. Гэхдээ энэнийг би бас ганцаараа хийгээгүй шүү дээ. Энд бол улаан сарны хамтлагт байсан. Манай хамтлагийн маань гишүүд бүгд хүчин зүтгэл гаргасан. 1992 онд бид нар уулын анх оролцоод 8 багаас 7-д орж ирсэн. Тэр нь бол нэг талаараа бидний бас хор шарыг хөдөлгсөн. Хоёрт нь бид нар ерөн зүгээр яг тэр спорт, тэр урлагт, тэр цэнгэнд бүжигт бид нар бол бүгд сэтгэл татагдсан байсан учраас бидний сэтгэл нэг зүгт гарсан. Сэтгэл нэг зүгт гарсны дагууд бол бидний зүтгэл нэгдэж чадсан. Зүтгэл нэгдсэнээрээ бид нар итгэлтэй тэгээд амжилт гаргах үнцэл бий болгосон.
Үүнтэй адилхан одоо ингээд багийн амжилтуудыг гаргуулахын тулд бол миний ганц хийж чаддаг юм бол хооронд нь ойлголцуулах. Тэгээд хамт байлгах. Хамтын шийдвэрт нь хамтдаа бас зүтгэдэг байгаасаа гэж л зорддог. Одоо миний сүүлийн үед хийж байгаа багийн амжилтууд гэх юм бол манай Төв аймгийн Төв ургац гэх Сагсан бөмбөгийн баг маань байгаа. Тийм байсан. Манай багийнхан уг нь алтын төлөө тоглож явсан. Гэхдээ бид нар бол одоо 2 дахь жилдээ оролцож байгаа гэхэд анх удаага бид нар бол хүрэл медаль авлаа. Үндэсний Сагсан бөмбөгийн холбооны дээд лиг тоглож одоо ингээд хүрэл медаль авна гэдэг бол бас л хүн болгоны авч чадаад хэрэгжүүлж чадаад биелүүлж болгоод байх амжилт биш. Тэгээд залуучууд маань бол үнэхээр эрмийхээр ирж чадхаараа зүтгэж ажилласны үр дүнд бол энэ гарсан. Анх бол баг цуглуулж байхад бас одоо олон талаас цугласан. Хэдийн нөгөө спортоор нэг төрөлд явдаг нэгээ таньдаг ч гэсэн бас заримдаа ойлголцохгүй тохиолдол гардаг л байсан. Тэгээд одоо хамт олнуудаа тэгээд нэгтгээ цуг байлгаад сэтгэл санааг нь нуудлаад ингээд яриулаад ирэхлээр илүү хүмүүс чинь нэгнийхээ ойлгодог, зовлонгийн хүртэл хуваалцдаг болоод ирж байгаа. Энэний нэг амжилт юу гэхээр бид нар бол бусад Сагсан бөмбөгийн багуудыг бодвол биднээс давуу байсан тал юу гэхээр бид нар сэтгэл зүйчтэй байсан. Юмыг бас одоо сүүлийн үед хийхдээ бол бид нар шинжлэх ухаанч талаас нь шинжлэх ухааны үндслэлтэйгээр юмнуудыг хийж явж явах хэрэгтэй. Зөвхөн бүдүүн баг ерөнхий таймер юм хийгээд байх бол бас тухайн үедээ богинохон амжилт гаргахаас биш цаашдаа урттай бол амжилт гарахгүй байх үндэс болдог. Тийм ч учраас манай багийн дасгалжуулагч Эрдэнэ Пүрэв, багийн маань үүсгэн санамжлагч Мөнх Сүлд, Бат Тулга гээд залуучуудын маань дэмжлэгийн үр дүнд бол энэ амжилтууд гарсан. Төв ургац гээд би ямар сонин нэртэй эмтэйгээ бодож ирсэн. Тэгсэн чи Төв аймгийн залуучууд Төв аймгийн баг юм билээ шүү дээ. Ургац гээд хууч манай Төв аймаг дээр спорт хоршоо байсан. Тий. Тэгээд Төв аймгийнхаа тодтохын тулд Төв гэдэг нэрээ оруулаад тэгээд ургац илүү их арвин байгаасаа гэдэг ерөөлөөр Төв ургац гэдэг нэр өгсөн. Багийн ойрын зорилт юу вэ? Дараа жил нэг аврагын алтан медалийг авна да. Та 3 хүүхэдтэй хаа тий? Тийм 3 хүүхэдтэй. Та ер нь хүүхдүүдтэй юу өвлүүлнэ гэж боддог вэ? Миний нэр хүндийг л авч үлдэндээ. Нөгөө сайн хүний нэрийг 7 худалдаж идэнэ гэдэг байхаа. Тэрэн шиг би бол бас одоо хэдий залууч гэсэн мэдээж цагийн ирэхээр нас нэмэн нас нэмсэн тоогоор мэдээж хорвогийн мөнх ус бол хэзээ нэг болох л байх. Гэхдээ тэрний дараад бол үр хүүхдүүд маань хэдэн төгрөг авч үлдсэнээс илүү энд орчурын хүүхдүүд за аавыгаа туурайгаад сайн л хүн байх ёстой гэдэг нэр хүнд үлдвэл хүүхдүүдийн минь ирээдүйд нь хамгийн том хөрөнгө оруулалт, хамгийн том баталгаа. Тэгэхээр би үр хүүхдийн төлөө бодож үр хүүхдүүд маань сайхан Монголд амьдрахыг нь бодож сайн л ажиллах хэрэгтэй. За баярлалаа. Бидэнтэй цаг зав гаргаж ярилцсан танд маш их баярлалаа. Ажлын амжилт хүсье. За их баярлалаа. Та бүхэнд бас ажлын амжилт, амьдралд нь аз жаргал. За тэгээд ар гэрийнхэнд нь инээд баяслыг хүсье. Маш их баярлалаа.